Хай, өнөөдөр хүүгийн цэцэрлэг дээр арга хэмжээтэй. Тэгээд хүүхэд болон эцэг их нь үндэснийхээ хувцас өмсөд ирээрэй гэсэн. Өнөөдөр гадаа халуун, тэгээд миний бас дээл хитрхий том урт энтер болохоор би дамраар нөхрийн цамцыг өмсө гараад ирлээ. Гайг баха. Өнөөдөр хүүгийн цэцэрлэг нь 2 баярын арга хэмжээтэй байхгүй юу? Нэг нь болохоор 6 сарын 1-ний хүүхдийн баяр. Нөгөө нь болохоор хиттийн үндэсний 4-5 баярын нэг болох Дуан үжээ лот зарны баяр одоо 5 сарын 31-нд тохиох юм. Тэгэд энэ хоёрыг нийлүүлээд арга хэмжээтэй гээд өргөдөж ирсэн. Сая багш нь хүүхэд бүрийн эцэг 2 ширхэг зунц боогээд тэгээд зунц гэдэг нь болохоор энэ лут завны баярын гол идэ бөгөөд хулсны навчин дотор ороосон шүлхий будаа тэгээд дотор нь өөрөө хүссэн шанзаа хийгээд иддэг юм амттан баггүй юу. Тэгэд би өнгөрсөн жил тэгэл ер нь өмнө нь лут завны баяраар гэртээ хаяа нэг зунц боохороо гайгүй боочдөг байсан. Тэгсэн чинь сая ерөөсөө бооч чадахгүй за. Нэг бол навчин урагдаад нэг бол хажуугаараа будаан шүүрээд. Азар нөхөө ширээнд маань нэг имээ суужсэн тэр имээ чи мэдээ сайн боож байгаа шүү дээ. Тэгээд азар имээг харж агаад нэг жижигхэн 2 зунц бооцоо. Тэгээд энэ лут завны баярын бусад ёс заншил нь болохоор лут заваар уралдах байдаг байхгүй юу? Гэтэ ингээд одоо Бээжинд байгаа ч юм уу юм далайд очиод заваар сэлчих боломжгүй ийм хүүхдүүд болохоор ихэвчлэн цэцэрлэг нь гараа аргаар юм луун толгойтой зав бэлтчихдэг. Тэгээ тэрэн дотроо хүүхдүүд өөртөө ороод хөлөөрөө уралдаад өөрсдөө заваар уралдаж ийн гэж ойлгоод гэж мэгээд тэгээд уралдуулдаг. Тэгээд бас шарилж эднэр шарилжийг бас айгүй хэрэглээд идэгэн яг энэ өдөр жижигхэн юм хөөрхөн уутнуудад шарилж хийгээд хаалга цонхноосоо үлгөх тэр нь болохоор за наандаж шумуул хорхойг оруулахгүй байх цаад утгаараа болохоор муу мухайг зайлуулах гэсэн ийм утгатай байдаг. Тэгээд ер нь үндэсний хөрхөн тоглоомнууд нь айгүй их байдаг юм а. Тэгээ хүүхдүүдийг өнөөдөр цэцэрлэгт нь тийж тоглуулад баярлуулж байна. За ер нь энэ Дуан үжээ буюу лут завны баярын талаар хальтхан яриад үе за. Гэтэ би жил болго энэ үеэр ингээд ярьсаар бад намайг үзэж сонсдог хүмүүс бараг чийжилсэн байхаа гэдэг байхгүй юу. За үүсэл гарал нь болохоор манай эртний өмнөх 300-аад онд Чүйен гэд шүлэгч, эрдэмтэн, улсын зүтгэлтэн нэг юм хүн байсан байл да. Тэгээ тэр болохоор хитрхи мундаг ийм хаанда итгэлийн болоод ингээд ийм сайн ажиллаад байхад нь нөгөө эсрэг талынхан хүмүүс атархаад хаанд хов хүргэж байгаа байхгүй юу. Тэнгүүд хаан нь тэр ховын үгэнд итгээд энэ эрдэмтэн түшимлээ цөллөгт явуулчихдээ. Тэгээд цөллөгт байх үед нь өөрийнхөө тэр улс нь өөр улсад эзлэгдээд сүрчж байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө нэг эрдэмтэн Чүйен сэтгэл санаагаар маш их унаад би одоо ингээд амьд дээрээ энэ сайхан улсаа сүрхийг харах гэж үнэхээр гашуудан уймраад за би ер нь далай тэнгисийн усанд унж үхье гэд ингээд шийдэд тэгээд ингээд юм том чулуу тэрчээгээд ус руу унаад амиа хорлоод өнгөрчдөг байхгүй юу. За тэнгүүд тухайн нутгийн ард иргэд нь хүүе нөгөө Чүйен эрдэмтэн маань услуу унчглаа очиж аврий гэд ингээд завиндаа суугаад одоо би цогцсыг хайх гээд ингээд уралцсаар байгаад за эндээс болохоор лут завны уралдаан үүссэн гэдгийг. За тэгээд нэгэнт л энэ эрдэмтэн одоо ингээд нас орчихсан байх ядаж би цогцсыг олж авъя гэд тэгээд тэр би цогцсыг загас идчих байх гэж яагаад загсыг холдуулах зорилгоор ингээд навчинд будаа ороогоод ус руу хаяад одоо загас тэр будааг нь идэд одоо би цогцсыг сэмлэхгүйхэн шиг үлдээг гэж ийм үйл хийжсэн нь одоогийн 100 зэдэх юм арга хэмжээ болоод явцсан гэж ярьдаг. За тэгээд энэ баяр нь жил бүрийн бэлгийн тооллын 5 сарын 5-ны өдөр буюу одоо энэ жилийн болохоор 5 сарын 31-нд тохиогоод 3 хоног амралтын өдөр гэхлээр ямар нийтдээ хагас бүтэн сайн таарсан. За тэгээд нэгдүгээр өдөр л илүү 1 хоног амарч байгаа юм. Өнөөдөр цэцэрлэгийн үйл ажиллагаа азар эрт дуусчлаа. Тэнгүүт нь хүйт хоёр билет аваад Тэнжин хотын Бин хай дүүрэг лөө хүрээдэрлээ. Яагаад гэвэл нөхөр маань энд томилтоор ирсэн ажиллаж байгаа байхгүй. Тэгэд өнөөдөр ажил ихтэй энэ хоёр өөртөө хүрээдэр амралтынхаа өдрийг эн чинь өнгөрөө гэх тэгэнгүүт нь амжаад хүрээдэрлээ. Одоо ингээд баярын амралт эхэлж байгаа болохоор яг Тэнжин хотын төв хэсгүүдэд хүмбэр амар ихтэй хаашаач явсан хүн ихтэй байх гэд нөхөр маань Бин хай гэдэг энэ дүүрэг дээр хүрээдэргээд тэгэд энд болохоор шууд бас далай харж болно.
хүн харьцангуй бага байх гэж бодоод хүрээд ирлээ. Бээжингээс солгүй 160-70 км л байх. Хурдны галт ирэхээр 1 цаг явал ирчин. Хурдны галт ирэх. Цагт 160-70 км явт юм уу гэж юу? Үгүй. 340-50 орчим км явт. Гэхдээ яг нэг замдаа 2-3 цагсаал дээр зогсдог болохоор тэгчгүй юу? Тэгэд билет болохоор том хүний 35,000 төгрөг, хүүхэд тал үнээр. Тэгээд буудал болохоор нөхөр маань нөгөө тамилтаар явж байгаа болохоор компаниас нь гаргана. Тийм болохоор бид нэр гарахгүй. Гэхдээ компанийн лимит нэг өдрийн 400 гаруй юан 200 гаруй мянган төгрөг лимиттэй гэсэн. Тийм болохоор амир нийтдээ за сая эхний өдөр нөхөр маань тэр мөнгөндөө таруулах хэрэгтэй болохоор нэг ортой өрөө захиалцсан чинь тэр орон жижигэн заа. Тэгэд бит 3 орой унтах гэсэн чинь жоохон шахталцах гад исэн. Тэгэд хүү маань төрүүлээд унтангуут нь цаанаас нэг диваныг ингээ ортой нааж агаад тэгэд буудлын хүнээс нэмж хүнжил даав энэ төр авч агаад тэгээд диван дээр орцсаа тэгэд хүүгээ унтуулсан байхгүй юу. Тэгсэн чинь хүү маань өглөөс ирчээд тэгчээ. Та хоёр ямар муухай юм. Намайг диван дээр унтуулсан байх та яа ингээ уурлаад. За бит 3 өнөөдөр энтхийн далайн музейд нь хүрээд ирлээ. Өнөөдөр яг нөгөө луу цавны баярын өдөр нь болохоор хүн бас нэлээд ихтэй байна. Энийг хараа та нарын сан шиндуй гэдэг энэ түүхэн археологийн олдруудыг мэдхөө. Ер нь сүүлийн үед Хятадд айгүй од болоод байгаа. Од болоод ч гэжтэй ер нь нэг 3-4 жилийн өмнөөс хятадчин бас ингээ хүүхдүүдэд танилцуулах юм айгүй бодлоготойгоор ингэж танилцуулдаг шүү дээ. Тэг хүүхдүүдийн тоглоом наадгай болгоод ингээд энэ сан шиндуй буюу энэ эртний олдрууд хүүхдүүдийн сонирхлыг татуулах гээд айгүй их гараад ирцээ. Тэгэд яг үүнийх нь түүхэн юу вэ гэхлээр одоо Хятадын Сычуан гээд нутгаас олдсон ийм түүхэн археологийн олдрууд гэж байгаа байхгүй юу. Тэгэд үүнийг судлаад үзэхээр одоос бараг 3000 жилийн тэртээ манай эртний өмнөх 1600-500 оны үед хийгдсэн гэдэг нь нотлогдож байгаа байхгүй юу. Энэ нь болохоор Хятадын Шан улсын үе гэж ярьдیں۔ За Хятадын хамгийн ихний хаант улс гэдгийг Хятадууд өөрсдөө манай эртний өмнөх 2000 жилийн тэртээ Ша улс гэж ярьдаг байхгүй юу. Гэтэ тэр Ша улсыг болохоор яг үүн шиг ингэж тодорхой нотлох бичиг ийм баримт бүрэн байдаггүй гэж үздэг юм. Гэтэ түүний дараах үе буюу энэ Ша улсыг сан шиндуйээр ингэж нотлож байгаа байхгүй юу. Үүнд нь болохоор хүний одоо дүрстэй нэг юм маск шиг ийм том нүдтэй урт нүртэй ийм маскнууд тэгэл ийм амтны дүрс тэгэд бас одоогийн ханцны эхлэл буюу одоо ясан дээр сийсэн сэлбэр энэ төр гэсэн ийм олдрууд олдоод ер нь гэтээ 1900 оны их үеэс ингээд Сычуанаас энэ олдрууд олдоод байсан гэдэг юм бэлээ. Гэтээ ингээд одоо 2020 он хүртэл олдоод ингээд хайгуул хийгдэж яваад исэн байгаа байхгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө нотлохоогоо бол одоо ингээд сүүлийн хэдэн жилд олоо тодорхойлж байгаа. Тэгээд яг цаг хугацааны хувьд бол шинэ чулуун зэвсгээс одоо хүрэл зэвсгийн үе хооронд хийгдсэн гэдэг утгаараа тухайн олдрууд нь одоо алтаар хүрлээр хийгдсэн байдаг гэдэм байлээ. Тэгэд үүгээрээ дэлхийд дахинд өөртөөхөө түүхийг батлан нотлохоос гадна арт түмэндээ бас бахархал болгож танилцуулж музей хийсэн газрууд олон байт юм байна. Надад энэ далайн музей ер нь таалагдлаа. Яг дотор нь далайн анх үүх түүхээсээ эхлээд эртний олдрууд түүнээс хойшоогоо ингээд цаг хугацаагаараа бүхэл хөгжил, техник, дэвшил, технологи юу гэдгийг бүгдийг ингээд сайхан тайлбарлаад өгд юм байна. Тэгээд үүнээс гадна яг далай дээрээ том хөлөг онгоцоор аялах, одоо нэг автомат тэрэлтэт онгоцоор аялах бас нэг шүхрээр авч яваад байдсан шүү дээ. Тэр нь бас амар гоё. Тэгээд бас нэг доороо нэг тэрэлтэт тавцсан байдсан шүү дээ. Хоёр хүн зогсчод ингээд нэг хүн нь нөгөө хүнээ ингээд хөлгийн савчуулаад эргүүлээд идэг. Тэр мэр бүгдээр байсан. Гэхдээ би тэр тэрэлтэт даралттай тавцан дээр гарвал шууд тоошоо. Живх баха. Нэг тийм бичлэг үзчихсэн айгүй нийттэй юм билээ. Гэтэ тэр угаасаа 90 элээс дэше бол тоглохгүй гэдэм билээ. Тэгээд ч угаасаа амар үнэтэй би угаасаа тоглохчгүй байсан. За бай бай.